Нутаг өндөр сумын Хантай багийн хангийнхын шуган шагаан тойрмыг уламжлал болгон зохион байгуулж хөрс зэрэгэлдээ аймагуд хот хөдөөгийн 22 багийн 200 гаруй тамирчид цэц мэрэгнээс ирж 400-аад жуулчин үзэж сонирхлоо. Уг арга хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны зардлаас 3.5 сая төгрөгийг зарцуулсан. Ариг адуугаараа улстай алдартай сайхан сумын 4 түмэн адууны баярыг 2000 гаруй жуулчид үзэж сонирхсон. Уг арга хэмжээнд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зардлаас 2 сая төгрөгийг зарцууллаа. Тусгай сонирхлын аялал жуулчлалын нэгэн хэлбэр болох дугуйн болон явган аяллыг албан газар байгууллагын санаачлагаар зохион байгуулж нийт 100 гаруй хүн хамрагдсан. За манай аймаг 2014 онд аялал жуулчлалын дэд хөтөлбөрөөр шинжилэн батлуулсан. За энэ аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бид аймгийнхаа аялал жуулчлалын компаниудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж ажилласан байгаа. Энэ нэгдсэн зөвлөгөөнөөр аймгийн аялал жуулчлалын холбоог бий болгосон. За энэ холбоо манай аймгийн хэмжээнд аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашид жуулчдыг татах тал дээр одоо яаж хамтарч ажиллах вэ? Аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоо, дэмжлэг ямар байх вэ гэдэг тал дээр хэлцэж тохиролцож авсан байгаа. Нэгснийхээ үндсэн дээр бид аймгийн аялал жуулчлалын зураглалыг шинжилэн боловсруулсан. Энэ зурган дээрээ бол бид аялал жуулчлалыг ямар чиглэлээр, ямар маршрутаар хөгжүүлж болох уу гэдэг чиглэлүүдийг гаргаад зургийг хийгээд хэвлээд гаргачихсан. Энэ нь одоо аялал жуулчлалын компаниудад болон манай аймагт аяллаар ирж байгаа хүмүүст тодорхой хэмжээний одоо гарын авлага болох юм болцоотой. За бид аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2014 онд 40 сая төгрөг, 2015 онд 30 сая төгрөгийг байгаль хамгаалалт нөхөн зэргийг арга хэмжээний зардлаар тусгаж хэрэгжүүлсэн байгаа. Аймгийн аялал жуулчлалын танилцуулга гаргаж, аялал жуулчлалын туризм булган эмээн сайтыг нээж, Булган аймгийн аялал жуулчлалын холбоо төрийн бас байгууллага хариуцсан мэдээллээр баяжуулж байна. Ар Монгол Travel компанитай хамтран цайны зам төслийг хэрэгжүүлэхээр Оросын холбооны улсын Иркутск, Улаан-Удэ хотоос төлөөлөгчтэй урьж аймгийн аялал жуулчлалын маршрут хөтөлбөртэй танилцуулах аяллыг зохион байгууллаа. Шашин соёлын аялал жуулчлалыг орон нутгад татах зорилгоор Дашчаа хурлаг хийдийн бүтээн байгуулалтын ажилд 300 сая, Яваажин сүмд 248 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр засварлан тогтжуулж ашиглалтанд авахар бэлтгэж байна. Хатанбаатар Магсар Жувийн буунханг засварлан тогтжуулах ажлын зураг төсвийг Улаанбаатар хотын Нарлаг бүхий компаниар хийлгэж бэлэн болгоод байна. Хуульч, Хануй, Цагаан гол, Их булаг, Хунт зэрэг аршаануудыг түшгэлсэн аяллаа 5 маршрутыг боловсруулан гаргаж, амралт цуглын стандартад нийцсэн үйлчилгээтэй болгох талаар аялал жуулчлалын хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Баяагт сумын Хануй, Цагаан голын аршааныг хамгаалах, жуулчлалын 5 тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгаль хамгаалах сангийн 130 сая төгрөгийн хөрөнгийг сумандан шилжүүлэн, явган болон машин зам засварлах, 2 бие 0 мэдээллийн самбар, аялагчдын амрах ширээ сандалтай болгох ажлуудыг хийлээ. Сэрийн адаг цагаан нуг орчимд усан аяллыг хөгжүүлэх зорилгоор аяллаа маршрутыг гарган газрын зурагт оруулж, гадаад дотоодын аялагч нар засварталжилж байна. Тус амралтын газрын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, тогтмол үйл ажиллагаа явуулах заавар зөвлөгөөг өгöd байна. Амралтын газруудад удирлын хамаарлыг багасгах зорилгоор Бугат сумын Хангай, Хангал сумын Бумбын орон амралтын газрууд өөрсдийн хөрөнгөөр цанын бааз байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. 2016 оны төлөвлөгөөнд өвлийн аялал жуулчлал зохион байгуулах, аялагчдад зориулсан гарын авлага гаргахаар бэлтгэж байна.